Сайн Мики байна. Ич байна. За бид хоёр бичлэгээ хийгээгүй амар удсан баг хагас жил болсон уу? Аачлаарэ. Тийм баг жижигтэй угаасаа хагас жил болсон баг. Тэгээд бичлэг хийхгүйсэн шалтгаан нь юу лээ? Одоо хөхөт төрнөө. Шин хөхөт. Ирмсэн болохтоо зэрэгцээд ажилд орсон. Хүүхдээ цэцэрлэгтэн зөөгөөд ажилдаа яваад тэгээд дээрэс нь имлэгээр явах айгүй их ажилтайсан учраас ерөнхийдөө бичлэг их зав ерөөсөө гаргаж чадаагүй тий. Амар зав. Өнөөдрийн талаар ярих уу? Өнөөдөр бол нөгөө ерөөхдөө одоо манай хөхөт 2 настай төрсөн тий. 2 настай болсон тий. Тэгээд 2 жилийн өмнө Монголд төрсөний үед тухай ярья. Монголд төрж байхдаа яг ямар шүү байсан бэ гэдэг талаараа ярих гэж бодсон. Чамд ер нь ямар байсан бэ? Намайг Монголд төрөхөд. Ерөөхдөө нөгөө энэ бол 2 жилийн өмнө 100 байсан тий 8 сар. Тэгээ 8 сарын 4 байсан баггүй юу. Тэгээд би тэр Эмнерэг бол миний ажилласан их сургуур юм яг хажууд. Тэ байсан тий. Монгол хэлний бартсан манай нөхөр. Чи жоохон бодчих зөө. Би жоохон яригдах. Монголд нөгөө эмчийн хяналтанд хахад бол одоо энэ Японд хяналтанд байгаадаа айгүй ойролцоо юм шиг санагдсан. Үзүүлж байгаа хугацаа ерөнхийдөө бол адилхан гэх юм уу? Тэгээд яг нөгөө хяналтанд байх хугацаанд имлгүүдээр явхад бол би хөвчлэн ээжтэйгээ ч юм уу хичдэг явчихдаг байсан байхгүй юу? Чи ажилдаа байсан биз дээ. Тэ би л өөрөө явчихдаг байсан юм шиг. Яг зүгээр яг ийм emergency үед бол хамт явдаг байсан. Тэгээд заримдаа ийм оройн цагаар магаар имлэг орох шаардлага гарах үед бол хамт явдаг байсан. Тэгээд яг төрөх үед бол зөндөө хамт байсан тий. Яг баян хамт байсан. Тэгээ би дээрэс нь нөгөө Монгол тахтай жирэмсний хожуу хордлоготойсэн учраас имлэгтэйг болоод авчихсан. Тэгээд сүүлд яг нөгөө хамгийн сүүлийн үзлэгтээ орох гээд имлэгт чи үзүүлээ явжсэн чинь даралт амир өндөр ээж таарад. Тэгээд би шууд имлэг твтээд тэгээ гараагүй жаа тэр чигээрээ төрсөн шүү дээ. Тэгээд яг азар нөгөө жирэмснийхаа одоо нөгөө сүүлийн 7 хоногудад бүх юма бэлтчихсэн байсан учраас хэвтээд бол асуудал байгаагүй. Тэгээд цагаан өнгөтэй цүнх аваад ирдээ. Тэр цүнх аваад ирдээ гэл тэгэл ерөөхдөө болцсон бүх юмнууд бэлэн байсан тий. Тий. Чиний бол нөгөө Японы Монголны Эмнерэгний тал ялгаа байгаа юу? Ялгаа гэдэг юм бол яг мэдээж байна. Тэгэл Монголд болохоор яг би нөгөө нэг жоохон зүрх мөрхний асуудалтай байсан учраас Монголд бол арай жоохон тийм serious үлээж авчихсан байхгүй юу? Тэгээ заавал зүрхээ бүр баг дээр нь нөгөө зүрхээ үзүүлэх хэвээр. Тэгээд айгүй олон имлгүүдээр явж исэн. Тэгээд ерөөхдөө бол нөгөө жоохон ингээл даралт март өгсөн гот өө алив хэвт эмчлүүлгээл тий. Ер нь тэр тал дээр айгүй serious нэсэн. Энд болохоор би ингээд янз бүрийн зөвөөрөө хэлэхээр хүүхд чинь зүгээрээ хүүхд чинь сайхан ирүүл байна. Санаа зовлтгүй шүү гэд ингэчихэж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь би сая ингээд танид түрээд бараг 2-7 хоног халуурлаа шүү дээ. Тэгэхэд бол Монголд тэрвээ байсан бол би бол бодоод авахгүй чи ийм өндөр халуурж байгаа юм чинь хэвт гээд намайг марагдгүй шууд хэвтүүлж байсан багтал та. Тэгэнгүүт энэ ч болохоор яг наа чин бол ийм энгийн ханиад байна. Тэгээ шинжилгээ аваад харчлаа. Окей. Тэгээ яг чи халууны юм яг чам бичиж өгье. Хоолны юм бичиж өгье гэдэг ч аахгүй. Нэг тийм амар serious нь хандахгүйсэн. Тэг хүүхд чинь бол сайхан ирүүлэн гэдэг ч аахгүй. Тэгэнгүүт би имлэг твтмээр байна гэлтэй шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол за окей гэд. Тэгээ өнгөрсөн. Тэгээ яг ерөнхийдөө энийг одоо яг сайн муу гэж хэлж мэдэхгүй нин зүгээр л ялгаад л тэр баг л та. Тэгээ. Ичгээс нөгөө код Японы Эмнерэг бол тэ би бас дандаа 2-7 хоногт нэг удаа тэ зог явна тэ явдаг тэ. Тэгээ Монгол бол илүү сайн мэдгүй харин нөгөө тэ би зог явсны үед дандаа эмч за чиний жин хэдөө хараад тэгээд чи 1 кг дахиад авсан уу? Нэмсэн үү? 1 кг тэгээ нэмсэн үү? За чи дахиад илүү нөгөө жин авч болохгүй шүү. Тэгээд 2-7 хоног дахиад аваад дахиад за болохгүй шүү. Тэгээд дахиад тэгээ харин нөгөө
Монголд ийм байсан уу? Тийм Монголд яг ерөнхийдөө байдаг. Яг адилхан тий хамаагүй өндөр жин нэмж болохгүй одоо их хүүхэд аль аль нь аюултай гэж хэлдэг. Гэхдээ Япон бол илүү одоо тэрэнд амар акцент өгд юм шиг санагдсан. Тийм одоо ингээд миний яг хэдэн килограмм жин нэмснийг ингээд 7 хоног тутам тооцоолоод надад юм график харуулад тий чи одоо чиний биеийн жингийн индекс ийм бахад ийм байгаа учраас чи дээдл нь одоо 10 ил нэмж болно ч гэдэг юм уу те. Тэнгууд чи өдөрт яг энэ графикаар явах юм бол өдөрт 5 ил нэмэх ёстой байхад чи 7 ил нэмсэн байна. 2 ил илүүдэлтэй нэгэд бүр ингээд амар нарийн хэлж өгд юм лээ. Тэгээд болохгүй ээ гэдэг ч аахгүй. Тэнгууд 2-7 хоногийн дараа эрэхтэй чи одоо ингээд энэ сартаа л нийт 2 кг нэмэн шүү энэ гэж хэлж байгаа байхгүй сарын турш шүү дээ. Тэгэнгүүт би 2-7 хоногийн дараа үзүүлэхдээ ализны 2 илийн нэмцээ очиж байгаа байхгүй. Тэгэнгүүт шууд хэлдэг шүү дээ. Энэ бол аюултай шүү. Тэг өндөр чинь нэмж болохгүй. Сөрөг нөлөөтэй гэд. Тэгээ хажуугаар нь манай нөхөр бас намайг эмчи товлж эхлэндээ оройн цагаар амттай юм идэх гэд намайг дэлгүүр явуулдаг энэ төр. Тэ эмч дандаа нөгөө за 6 цагаас хойш нөгөө битгий дээрээ гэж надад тарьсан байхгүй юу. Тэгээд миний ихнэр дандаа дандаа шүү дээ. За хаяа. За хаяа гэдэг юм. Тэ Макдональд ороор яваач кимбаб идмаар байна. See you багаё. Тэгээд би за хэц харин тэ мэдээч яав штэ. Ихнэр яав. Ихнэр эмч. Ихнэр ихлөө хүчтэй учраас. Гэхдээ нэг олоод явуулаагүй тэ гайгүй штэ. Тэ одоо тэгээ угаасаа дахиж явах хугацаа ч өнгөрсөн. Тэ өнгөрчлээ. Тэ өнгөрсөн тэ одоо бол. Тэ би тэгтээ нэг амар олоод явуулаагүй шүү. Харин Монголд олон байсан тий. Тийм Монголд бол яг оройн цагаар би тэгж амар их иддэггүй байсан. Гэхдээ өдрийн цагаар л аягүй сайн иддэг байсан. Үгүй шүү дээ. Үгүй би. Орой иддэг байсан уу? Гүү ахаа. Үгүй дандаа нэг пиццаг хараад за 8 цаг очроос миний хинэр одоо хэршөө тэгээд 8 цаг хурууд. Хайра. Сиё яваарэ. Кимбабны цаг шүү. Тэгээд би шууд яваад нэг кимбаб аваад 5900 дээр тэгээд бүрүүний зэжилсэн ч ааш. Тэгээд тэгтээ яа чи мэдгүй сивгийн тэр нэг тонатай кимбаб амар хийсэн те. Тэгээд би амар сони нэг жирэмсэн болчоор дандаа амар хамттай мэдмээр санагдаад. Зүгээр жирэмсэн биш ахтаа л би нэг хамттай мэддэггүй те. Тэнгуудыг жирэмсэн болчоор ерөөсөө л тоорт. Өдөр болгон тоорт идсэн. Бас нэг надад нэг асуулт байгаа. Тэ нэг Монголд бол чи надад харсан те нэг жирэмсний хүмүүс мог идэж болохгүй эсвэл нэг шүр биш юу гэнэ усанд нэг тэ урж болохгүй надад харсан тэ тийм тэр бас аягүй сонирхолтой байсан. Одоо Монголд чинь жишээ нь халуун баан твтэх юм бол нөгөө юу яцна гэдэг байхгүй булчин сулрна гэдэг байхгүй. Тэгэхээр халуун баанд бол ор гэж зөвлөдөггүй. За дээрэс нь мөөгийг болохоор монголчууд тэр тусмаа цагаан мөөгийг одоо нөгөө нэг сав байгаа шүү дээ YouTubers сав агших гэж иддэг байхгүй. Тэгээ сав үнэхээр агшаадаг. Тийм учраас нөгөө нэг жирэмсэн байх хугацаанд бол мөөг идэхгүй гэдэг байхгүй. Тэгээд одоо ингээд энд бол тэгж хэлгээр ингээд гэд ингээд гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг төрлөөсөө шалтгаалж байгаа байхгүй. Яг цагаан мөг гэж нөө тодорхой хэлээгүй ер нь мөг идэж болохгүй гэлцэн чинь айгу гайхажсэн тий. Тэгээ дээрэс нь нөгөө нэг TikTok-ийн тренд байгаа шүү дээ нэг төрснийхаа дараа баахан суши иддэг. Тэгээ тэрийг би баахан бичлэг нөхөртөө үзүүлээ. За одоо би Японд байгаа юм чинь трендээ дагая гэдгсэн чинь бас гайхаад чи одоо ч гэсэн идэж болно шүү дээ тий. Тэгээ яг бас артахт бол зөндөө суши идсэн тий. Ян зинзээ суши. Яг тэгээд юу одоо нэг юунаас шалтгаалт юм байна л та. Хэр фреш гэдгээсээ шалтгаалж байгаа байхгүй юу? Шин загасны махыг бол идэж болоод байгаа байхгүй түүхийж исэн амаагүй. За тэр цун салмоныг бол окей гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Жаахан булкаа байгаа шүү дээ. Тийм. Тэгээд бага хэмжээтэйгээр бол нэлээд идэж байгаа. Тэгээд одоо нэг төрөх төгцсөн учраас ерөнхийдөө бол итгэ болцсон. Тэгээ төрснийхаа дараа идэн. Гэхдээ тэгж тренд дагаж тэгж идэх бол тэрийг тэгээ бас эмчээс асуусан. Тэгсэн чинь яг тийм түүхий загсыг бол төрснийхаа дараа шууд идэд юм гэсэн тий. Ядаж нэг 2-3 хоног хүлээх хэрэгтэй гэж хэлсэн. Тийм. Тэгэхээр эмнэлгээс гарсныхаа дараа
идэж харин болох. Тэгээ Монголд тэ чи нэг шууд ийсэн биш үү? Үгүй шүү дээ. Би Монголд нэг совлилд очсныхан дараа идсэн шүү дээ. Санаж байна уу? Тийм байна те. Тийм баха. Чи намайг хүлэгддэг. Тэ миний эхнэр ингэж надад харсан. За би одоо нэг төрсний 1 сарын өмнө мах би идэхгүй. Тийм учраас би нэг тэ 2 сарын өмнө юм уу 3 сарын өмнө би их зөндөө нэг мах идэн шүү. Чи тэ битгий надад хараарэ юм уу хараарэ гэж надад харсан аахгүй юу. Тэгээд мэдээж 1 сарын өмнө мах идээд 1-7 хоногийн өмнө мах идээд тэгээд төрсний 1 цагийн өмнө 9 бууз идсэн штэ. Би амар гайхаад миний эхнэр надад хараад ичи бууз өсчина хрээ би хрээшөө. Тэгээд ээжээс нэг бууз аваад нууцаар нинжа шиг тэгээд идсэн. Би нэг бууз чи идээг байсан штэ тэр үед. Би харин юм яаж. Ингэсэн байхгүй нөгөө тэр чин учиртай ч. Яг нөгөө нэг төрхгөөд өвдөд эхэлсэн байсан байхгүй. Дуншаад эхэлсэн. Тэгээд тэгсэн чинь манай их чи надад тэгдэг байхгүй. Төрсний дараа амар тамирдд юм а. Чи одоо яг ингээд тун удахгүй төрөх гэж байгаа юм чинь жоохон хоол идчих гэдэг байхгүй. Тэгээд нөгөө эмчнэр болохоор юм идэж болохгүй шүү гэдэг гэж байгаа шүү дээ тэр чинь. Монгол бас болохгүй. Болохгүй тэр чинь тэгээ бүр хулгаагаар оруулж ирэнгуутаа хулгаагаар бууз идэв манай хөрд бүр шоконд орсон. Нүд нь орой дээр гарч байгаа юм чи. Тэгэл хаалгаар төрсөн дөө. Тэгээ нөгөө тухайн үед чинь нөгөө их нэлхас яг юу яжсэн байхгүй. Миний хөвтөжсэн имлэг нөгөө засвар хийгээд одоо амар олон жилийн дараа анх удаа юм бүрэн засвар хийж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө хизээч тэгж ус тасалж байгаагүйгээрээ яг 2 хоног ийм хэд хоногийн зайтай 2 хоног ус таслах тийм төлөвлөгөөтэй байсан юм л та. Тэгээд тэр 2 хоногт нь би яг их нэлхаст хөвтөжж таарсан. Тэг яг өвдөө төрөх өрөөнд хонсон шүн ус байхгүй. Тэгээд төрсний дараа нөгөө төрсний дараах тасагт очисон чинь бас 1 хоног ус байхгүй. Яа, тэр бол зүгээр хар дарсан зүү за. Хүүхдтэй сүүн найруулж өгөхч ус байхгүй. Тэ би нэг скута унаад тэгээд нэг шөнө 3 цагт ус авчиж ус аваад тэгээд яваад эмнэрэг ус байхгүй юу ямар гэж бодсон. Харин тийм учраас би мэдгүй байсан шүү дээ. Гэхдээ яг ингээд нөгөө дөнгөж төрсөн тэгээ амар зовёртой тэр чинь ер нь бол нөгөө сэтгэл зүйн хувьд ч ихсэн айгүй хэцүү байгаа байхгүй. Тэгээ нөгөө ядчихад нөгөө нэг C-section-аар төрөхөр чинь нөгөө хөхөнцөө орохгүй. Тэгээ нөгөө хүүхдэн зөксөө цаг үйлээд байдаг. Сүүг найруулж өгөхөөс байхгүй. 0 орж чадахгүй ёо. Тэр бол бүр үнэхээр амар хаард байсан ёо. Гэхдээ яг ямар ч гэсэн тэгээд даваад гарсан байна. Тэгээд одоо яг юу болохыг бол бас нэг чи ин удаач гэсэн юу гэнэ? C-section монгол юу вэ? Ер нь бол хүмүүс хийсвэрлэл гэж ярьдیں۔ Хагалгаар төрөх. Тэ ин удаа бас тэгэн тэ. Монголд бол хэр удаа нэг камерэг дээр байсан бэ? Тэгээд Япон бол тэ хэдэн хоног камерэг дээр орж би имлэгт хитэнсэн юм л. 3 хонс юм уу? 2 биш үү? 3 баха. 3. Ер нь бол 3 хонд байхгүй юу? Өөрөөрөө төрөх юм бол бараг 1 хоноод гардаг баха. Тийм. Хүүхдээ үзүүлээд тэгээд энэчээ бол өөрөөрөө төрөх байсан ч хийсвэрээр төрөх байсан ч хамаагүй 5 хонд юм лээ. Багта хамгийн багта 5. Тэгээд нөгөө биеийнх нь байдлаас шалтгаалаад сунгагдаж магадгүй. Гэхдээ ер нь бол 5 хоног гэж хэлсэн. Тийм. Тэгээ одоо ч нөгөө нэг өмнөхийгөө бодох юм бол юу болчих жоох байхгүй нэ төлөвлөгөө таглал болчих жоох байхгүй юу. Тийм болохоор төрхийнхөө өмнөх өдөр ирж хэвтээд тэгээд эмчилгээгээ хийлгэж эхлээд тэгээд маргааш нь төрнө гэдэг чинь. Тэгээд надаас амар сонирхолтой санагдчихсэн юм. Би ч одоо 10 сард төрөх хүн шүү дээ. Тэгсэн чинь 5 сард нөгөө төрөх өдрөө товлно гэд. Ингээ амар гайхсан байхгүй юу. Бүх бүтэн 10 сар төрөх үжиж яаж өнөөдөр төрөх өдрөө товлох вэ? Тэгээд амар сонирхолтой санагдсан. Тэгээд өмнөх төрөлт бол нэг тиймэрхүү л энэ. Тэгээд бит хоёр ууг нь бас
юу ярих гэж бодож исэн бэ гэхээр нөгөө төрөх бэлтгэл одоо нөгөө төрхөөс өмнө хүүхдтэй юу авсан бэ, юу бэлдсэн бэ гэд ярмаар исэн ч одоо тэр бичлэг үлэг болж байгаа байлгүй дээ. Хүн болгон л адилхан юм бэлдэж байгаа альчуур хүүхдээ угаж тэгэл хувцас сунаар дайпер гэл одоо тэрэнд нэг тийм амар спешиал юм байха болчих. Тэгээд миний анзаарснаар болохоор Японд бас нөгөө бэлдэх юм айгу баг байт юм байна. Нэг сонирхолтой юм нэрээ юу байсан? Давхцааг өгөх юм одоо Монголд бэлдсэн юмнаас давхцааг нэг юм гутал байсан. Тийм. Монголд болохоор зүгээр тавчгаа бариад очиж байгаа шүү дээ. Тэгээ энд болохоор заавал нөгөө ийм битүү гутал авчир гэдэг юм лээ. Тэгээ тэр нь болохоор нөгөө янз бүрийн байгалийн гам шиг тохиолдох юм бол нөгөө гүүхэд саадгүй гутал байх хэрэгтэй гэж үзээд тийм гутал авчир гэдэг юм лээ. Тэгээ тавчг бол болохгүй гэсэн. Тийм. Тэгээ тэр бас амар сонирн байсан надаа. Бусад юмнууд нь бол ерөөхдөө адилхан байсан. Ихэнх нь имлэгээс өгөхтөөр тэгээд миний бэлдэх юм бас айгүй цөөхөн. Төрснийхээ дараа л яг Японд дахь жирэмслэлтийн туршлагыг гүцэд яриад бай тээ. За тэгээд бид хоёрын бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Төрсний дараа суши бооз идэрээ. Баярлалаа. Баярлалаа.